ярина. Одоо Мегмар Туяагийн маань л үеийн өсгөө болж таарх нь шүү дээ тийм ээ. Мегмар Туяа хэлж өгөөч яг энэ Малалагийн түүхийг уншихад яг өөрийн чинь үеийн эмэгтэй тухай яриад тэнд өрн чинь тэр түүх тэнд уншиж чинь тийм ээ. Тэр сэтгэлийн өндрөнд хэлээд хуваалцаач. Дараа нь чинь болохоор бас өөрөө энэ намайг уншсан үний үед би харин юу гэж бодсон тухайгаа болж игэл давхцуулахгүйгээр хэдүүлээ ярилцъя тийм ээ. За Малала гэж залуу уншигчдад зориулсан номыг бол би уншсан байгаа. Хэд оны өмнө уншаад дууссан. Мэдрэмжэн дээрээ тулгуурлаад пост өчөд хүрсэн. Учир нь юу вэ гэх юм бол энэ хүний түүхийг би ганцаараа мэдээд үлдэх бус бусад эцэг их багш за тэгээ миний өсвөр насныхан эрэгтэй эмэгтэй гэлгүй бүх хүмүүс уншаасаа гэсэн бодлоор төрсэн байгаа. Учир нь хэм бол энэ охин одоо миний хувьд зүгээр охин гэдэг аюу тийм бяцхан охин шиг санагдаад байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол дөнгөж 10 настайгаасаа эхлээд өдөө хүртэл эмэгтэй хүүхдүүд яагаад ингэж сурч оловсрох эрхэн зөвхөн тэдний хүүсээр ялтуулан гадуурхалтаас болоод ингэж зөрчигдөд байгаа юм бэ? Би энийг эсэргүүцэж байна. Би эмэгтэй хүний хувьд энийг эсэргүүцэж байна гэдэг байр сууриа багасаа илэрхийлээд түүнийхээ төлөө ингэж тууштай байсан нь бол хамгийн сэтгэлд хүрсэн байгаа. Тэгээ цаашлаа Нобелийн шагнал аваад энэ бүх зүйлийн ард гараад тэгсэн чинь тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа. Ерөөсөө ингээд Малала бол маш олон шагналыг авч маш олон алдартай хүмүүстэй уулзах боломж нь бол ингээд алхам тутамд нэгдэжсэн идэгжсэн тэр бүгд дээр ингээд сэтгэл нь ханахгүйгээр цаашаа бол тэмцлээ үргэлжлүүлсээр байсан. Тэр их ирч хүч урам зориг одоо сэтгэлийн гал нь ингээд улам ассан тэр байдал нь бол ялцчгүй номыг бусдаа уулзах сэтгэлийг бол надад төрүүлсэн байгаа. Одоогоор бол энэ Малала болохоор англи улсад амьдардаг. Тэгээд Оксфордын их сургуульд суралцчихсан. Тэгээд ийм өсөх байгаад би бас яг энэ номыг анх эрхлэн гаргаж авах үед уншижсэн л та. Тэгээд энэ миний амьдралыг бол өөрчилсөн номыг хэлэхэд болно. Тэгээд яг тэр үед би ямар мэдрэмж надад төрж ирсэн бэхээр энэ 16 настай охин ийм дэлхийн олон сая охидын эрхийг хамгаалаад явж байхад бид нар өнөөдөр энэ бидний өнөөдрийн бэрхшээл гэдэг хараад байгаа зүйл бол бэрхшээл биш юм аа. Энэ охин ямар тэртэй өвхөл тэмцэлтэй туулж ингэж гарч ирж байгаа нь үнэхээр гайхалтай. Ямар тийм дарангуй бурангуй юм нийгмээс ингэж цэцэглэж гарч ирж байгаа нь үнэхээр гайхшлыг төрүүлсэн. Тэгээд би өөртөө дүгнэлт хийлээд илүү хүчтэй болсон гэх юм уу? Илүү ямар нэгэн зүйлийг бэрхшээл хин нэгэн рүү чихэж хин нэгэн гомдож өөрийнхөө хийсэн буруу зүйлийг хин нэгэн наах гэж оролддог гэсэн бол тэр зүйлээс ингэж таягдаж хаягсан энэ номны бас нэг том надад нөлөөлсөн нөлөөлөл байсан. Тэгээ илүү хүчтэй болсон. Яг энэ номыг уншсныхаа дараа. Одоо ч гэсэн талибанчууд байгаа. Талибууд одоо тэр Свати хөндөй буюу их нутагт нь байсаар байгаа. Одоо хүртэл буундууд тэнд гарч байгаа. Одоо хүртэл тэнд террорист халдлагууд ингээ гарч байгаа гэл яг юм орчин нөхцөл. Тэгээд Малалагийн номыг сүүл рүүгээ Английн Бирмингемд одоо ингээ байж байгаа. Тэгээд ахуй амжиргаа орчин нөхцөл нь шал өөр тийм ээ өөр ертөнцид очсон. Тэгээд гэр бүлээрээ амар тайван буун дуугүйгээр амьдарч байгаа хэрнээ нутгаа гэж санаж байгаа. Ээж нь ялангуяа их ганцаардаад яг нутгаа тэмүүлж байгаа. Тэр нутагт минь яаж байгаа бол гэсэн тэр сэтгэлийг яг тэр номын төгсгөл бүлэг рүү уншиж хахад бас огшдгийг мэлэр шүү дээ тийм ээ. Хичнээн өөрөө сайхан биеэ амар хараад дэлхийд дахинд ингээд тийм танигдсан маш мундаг юм алдартай хүн болцсон хэрнээ. Одоо хүртэл тэр Свати хөндөй буюу тэр бүштүүнчүүдийнхаа төлөө их нутгийнхаа төлөө тэмцэж байгаа, тэднийхээ төлөө шаналж байгаа буцаж очино. Аав нь тэр Кушалын сургуулаа ахиад нийн тэр гэсэн ийм гоё мөртүүдийг олж уншихад их гоё байсан. Тэгээд энэ охины түүхийг уншиж хахад надад хамгийн өвчтэй одоо бүр их уйруулсан зүйл нь аав ямар хүчтэй мундаг эр хүн юм бэ? Тэр эцэг Юсуф Сай гэдэг хүн энэ Малала гэдэг охиныг хүүхэд гэж голохгүйгээр жаахан охин байхаас нэглэл аавынхаа үр дээр суугаад улс орны нөхцөл байдал, хүний үзэл санаа, үзэл бодолтой итгэл үнэмшилтэй үнэнч байх их олон зүйлийг ааваасаа шууд авсан. Дээр нь аав нь өөрөө их мундаг юм амьдралын идэвхтэй, боловсралтай хүн сургууль хүртэл байгуулаад одоо сургуулийн захирал хүн тэгсэн хэрнээ ээж нь буюу одоо өөрийнхөө гэргээ гэж сонгож авсан хайрлаж дурлалцсан тэр эмэгтэй нь болохоор огт бичих гэсэхгүй. Тэгээд тэр нутагт эмэгтэй хүний үгийг ер нь сонсдоггүй. Гэтэл энэ аав нь болохоор ээжээс нь дандаа асуудаг тийм ээ. Тэгээ тор пикай гэдэг эхнэрээсээ дандаа пикай ийм юм болж чи юу гэж бодож байна уу? Одоо ингэмээр чи яаж гинөө гэдэг ингээ асуудаг. Энэ уур амьсгал одоо эдний нутагт ер нь байдаггүй. Тийм тэгэхээр огт тийм байдаггүй ийм орчинд Малала өөрөө өссөн. Энэ орчныг бий болгосон хамгийн чухал юм бол аав нь.
Тэгээ тийм мундаг ингээ аавын охин учраас одоо Малала их амьдралын хамгийн чухал үнцэнтэй зүйлээ одоо ингээ багаасаа мэдрээд олоод төрсөн. Тэгээд энэ жоохон охин байхын л Малала чинь би гэвлэр зөөхгүй л гэдэг байсан байл шүү дээ. Тэр өмсөхгүй зөөхгүй зүгээр гээд. Тэг яаж тэгж чадчихна. Гэтэл тэр амьдарч исэн орчин нөхцөлд нь болохоор юу гэвлэргүй явах байтугай одоо хамаатны мөн нөхөртэйгөө л гадуур явахыг зөвшөөрдөг. Тийм өстэй хүнд хэцүү нөхцөл байлаа шүү дээ, тийм ээ. Тэгэл тэр халуунд чинь ямар сандаа тэр тамийн тогоо гэж зүйрсэн байсан шүү дээ. Тэр нөгөө бурдуг гэдэг байгаа тэр хувцс юм. Бурдуг гэдэг ингээ бичээд байгаа л да. Тэгээ тэр хувцс буюу одоо тэр нүмерэг гэвлүүр бол халуун тэр нартад яг тамийн галтгаа, тамийн тогоо ийм л байдаг болов гэдэг тийм мэдрэмж өгдөг. Тийм аимшигтай халуун юм дотор эмэгтэй хүмүүс хүлцээд явдаг. Гэтэл тийм амьдрал донд Малала бүр жоохон охин байхыг хинч тэр зааж өгөөг байхад би зөөхгүй би энэ гэвлэр нүрийнхээ урд өрнжүүлэхгүй гээд анханасаа явж тэмцэж эхэлсэн. Тэгээ ер нь энэ Малалагийн түүх өөрөө өстэй юм ичэдийн гинээр санагдсан. Одоо чи тэр нүүрлүгөө бодсон юм лээ шүү дээ. Бүр зөө нүднийх нь ухархаагаар дамжаад даланд нь очиос өмнөлдсөн. Тийм юм дундаас амьд гарсан гэдэг чинь өөрөө их итгэмээргүй. Одоо би ингээд олон жилийн өмнө уншижсэн яг 2016 онд гарчилсан байхгүй манай ном. Тэгээд яг цагаан сартаа уралдаал гаргачихсан байна. Манай байгууллагад хамгийн анхны ном шүү. Ямар баян Малалагаар эхэлжсэн. Тэгээд тэр үед ч Малала ч яг мандчилаа. Илүү одоо нөгөө дэлхийн нийтэд бүр ингээд цоородчихсан айгүй л те. Тэгээд тэр үед би яг өөрийнхөө өнцгөөсийг харчээ. Одоо ингээд уншихаар яг ээж гэдэг өнцгөөсөө бас харж байна. Яг одоо миний охин өсвөр наснд байна. Миний хүү өсвөр насны одоо босгон дээр явж байна. Тэгэхээр би яг энэ аав шиг юм, энэ ээж шиг те ийм хүн байж чадж байгаа юу гэдэг тэр хүүхдийнхаа зүрх сэтгэл тэр галыг би асууж чадж байгаа юу гэдэг асуултыг өөрөөсөө асуух төрж байна л да. Тэгэхээр чиний хувьд арай яг дүнгийн сайхан уншсан юм шиг дуусж байгаа шүү дээ те 2-3 юм. Тэгэхээр чиний хувьд яг энэ дээр ямар бодол төрж байсан бэ? Ээж хүний хувьд. Одоо жишээ нь Малалагийн ээж одоо академик буюу одоо юм боловсрал юу гэм бэ сургуулиар олж авах боловсрал байхгүй юм л дээ. Гэхдээ сэтгэлийн боловсрал гэдэг юм уу? Хүнийг ойлгож хайрлах, орчлон хорвоогийн энэ учир начирт одоо их тийм өөр хандах тийм юм цаад мөн чанарын боловсрал их өөртөө юм бэлээ. Одоо жишээлбэл ээж нь одоо ёс журмаа айхтар байрдаг. Айхтар ихтгэл үнэмшилтэй. Тэгсэн хэрнээ охиноо хизээж буруутгах чагаагүй. Буюу Малалаг өөрөөр нь байхад тэгээд нөхөр нь ингээд тухайн үед баг юм тэрсч юм шиг тийм айхтар галтай цогтой үзэл санаа гаргаж тэгээд гэр бүлтлээрээ ингээд явж байхад тэр бүгдийг хүндэтгэж чимээг өнгөрөөдөг байсан. Тэгээд хичнээн хүнд хэцүү дутуу хуцуу цаг үед ч гэсэндээ юм сэтгэлээрээ дүүрэн байлгахад энэ ээж бол ямар мундаг нөлөө үзүүлвэ. Хичнээн энэ одоо эцэг Юсуф заа их мундаг байлаа гэхэд эхнэр нь тийм байгаагүй бол тий ээж нь тийм байгаагүй бол хэцүү шттэ. Гэтэл тэр ээж өөрөө айхтар тийм ёс жаяг дунд айхтар хүнд хэцүү нийгэмд цаг үед улс оронд амьдарчээж яг тэднэртэйгээ харахад ингээд адилхан хэв маягаар амьдраад байгаа юм шиг хэрнэ. Охин Малала бол их олон газар бичсэн байсан. Ээж минь намайг ингээд бодсондоо хордог эсвэл одоо санаан зовдөг зөндөө их үг хэлдэг байсан ч гэсэн би үгүй ээжээ гэж хэлээ гарахад ээж минь дуугүй надад миний төлөө залбираал үлддэг байсан гэж байгаа байхгүй. Энэ нөхөр нь бол байгаа аль хэдийн талибанчуудын бай болцсон байхад эхнэр бол тэгээ тийм айдас тунд хэрнээ залбираал эрүүгэл явчихсан. Одоо ойлгол хүлийн зөвшөөрөл охиноо ч гэсэндээ адилхан. Хорвоо ертөнцийн амьтай бүхэн эрүүл энх байг. Хорвоо ертөнцийн амьтай бүхэн амар амгалан оршиг. Хорвоо ертөнцийн амьтай бүхэн элэг бүтэн амьдраг. Хорвоо ертөнцийн амьтай бүхэн элбэг хангалуун байг. Өглөөний гайхамшиг подкаст. Өглөөний гайхамшиг подкаст энэ удаа Малалагийн номын тухай ярилцж байна. Малала гол нь яаж хүмүүст алдарсан юм бэ гэхээр нутгаас нь гаралтай нэг сэтгүүлч урдуу хэл дээр BBC-ийн сайтад нэг блог хөтлөд тэрэндээ нэг хүн хэрэгтэй нэг бодит нэг хүний түүхээр дагнигээд тэг уг нь бол Малалад биш Малалагийн одоо өөр нэг багшийн хүүхдэд ч илүү хандсан байдаг гэсэн чинь нөгөөх нь болгоомжлоод зөвшөөрөөгүй тэгсэн Малала өөрөө аавдаа би байл та гэд. Тэгээ Гүл Макай гэдэг нэрээр анх
блогонд нь орж өөрийнхөө түүхийг бичиж эхэлсэн. Гол нь миний бас нэг хэлэх гээд байгаа нь болохоор Малалагийн түүхэн дунд ийм жишээ баримт их олон бий. Жишээлбэл Барак Обама цагаан ордонд урьсан билэр. Тэгээ цагаан ордонд урихт нь хамгийн гол нь хөл алдаагүй. Тантай уулзснаар үр дүн юу байх юм бэ гэж асууж чадсан байна. Айхтар шаардлага байсан. Тэр айхтар одоо дэлхийд тэргүүлж байгаа гүрний ерөнхийлөгчөөс зөвшөөрч байна. Гэхдээ тантай уулзснараа яг ямар үр дүн гарах вэ? Та миний энэ саналыг яг дэмжих үү? Малала хамгийн гол нь энэ эмэгтэйчүүдийн охтын энэ эрх гэж ярихад ерөөсөө суурийн боловсрал гэдэг дээр л тууштай байсан. Аав нь ч гэсэндээ кушаал гэж тэр охтын ерөөсөө сургууль хэрэгтэй, боловсрал хэрэгтэй гэдэг дээр л ерөөсөө ясмахаараа мэдэрсэн. Тий бат зөксөн. Ийм л хүмүүс юм байлээ. Малалааг уншаад альва хүн ингээд зорьсон зүйлийнхаа төлөө хэрхэн тэмцэж түүндээ хүрдэм бэ? Ямар ир зөргийг дотроо агуулж тууштай явснараа тэр зориод байгаа зүйлдээ багаар хүрч болдсон бэ гэдгийг харахаас гадна нэг гол анзаарсан зүйл нь болохоор гэр бүлийн харилцаа надад бүр ингээд аюу сэтгэл тоногшсон байхгүй. Тэгээд номон дээр гарсан онцлог ишлээс юм бол миний аав болохоор одоо ингээд шонхор мэд бусдын нисдэггүй газар нисэх дуртай нэгэн харин миний ээж бол аавыг маань ингээд ургаан мот дэмжээд байж идэг эмэгтэй гэд хэлчихсэн. Тэгэхээр эндээс зүгээр ээж нь тэр тунд ингээд нэг гол үүрэг гүйцэтгэхгүй байгаа юм шиг мөртлөө гэр бүлийнхаа бүхий л хүмүүсийг дэмжээд тэнд хамаг одоо ингээд байдгаараа хичээгээд явж байгаа. Тэгэхээр тэр эмэгтэй бас ингээд төвчээрийг харах юм бол гэр бүлд эмэгтэй хүний төсвөр төвчээр гэдэг зүйл ямар чухал байд юм бэ? Эрэгтэй хүн бас эмэгтэй хүний дэмжлэг гэдэг зүйл ямар байд юм бэ? Ямар хэрэгтэй байд юм бэ гэдгийг эндээс харж болохоор Малалагийн онцлог зүйл нь гэхээр ерөөсөө би ингээд Нобелийн шагнал хүртчихлээ. Хамгийн анхны залуу эмэгтэй болчлоо гэж өөрийгөө ингэж их зүйлд одоо ингэж тооцлохгүйгээр би бол жирийн л нэг охин надтай адилхан бусад ингээд босурч боловсрох эрхээ зөрчүүлээд байгаа эмэгтэй басныхаа төлөө хүсэл мөрөөдлөө уландаа гიშгийдэж байгаа маш олон эмэгтэйчүүд байгаа. Энийн төлөө би тэмцээр байх ёстой гэдэг тэр бодлыг бол ерөөсөө зүрх сэтгэлдээ тэгээ явж исэн. За хамгийн гол нь зөвхөн би ингээд SWAT-д байдгаараа талибануудын одоо нөлөөнд ороод тэдний дайралтад өртөөд байгаа надад л амар амгалан ирэх ёстой гэж үсгээсээ илүүтэйгээр би дэлхийн нийтэд инх амгалан нэг тайван байдлыг бол хүсэж байна гэж орой алган бурханд залбирдаг байсан. Тэгээд маш зоригтойгоор өөрийн үзэл бодлоо илэрхийлжсэн нь тэр хүний хамгийн чухал мөн чанар болж ирж байгаа. Мөн дээрэс нь хүүхдийн хүмүүжил гэр бүлийн нөлөө ямар байдаг талаар бол эндээс харж болохоор байгаа. Ээж нь аав нь яаж дэмжиж гин. За тэгэл тэр гэвлүүр зүүхгүй гэж хэлж хахад аав нь хүртэл зөвшөөрөөд ээж нь яг эсэргүүцэн гэсэн тэрийг илэрхийлэхгүй миний охины зүв байж болох юмаа гэдэг өнцгөөс харах гад. За тэгээд аав нь болохоор Малалаа бол ингээд шувуу мэтдүүлэн нисэх хэвээр охин гэж байнга хэлжсэн. Үүгээр дамжуулаад бол өөрөө хэлжсэн. Миний аавын энэ магтаал бол миний хувьд ингээд дэлхийн хамгийн үнцэнтэй зүйл байсан гэдэг. Тэгээд яг нөгөө буудуулаад эмнэлэгт байхдаа аавтайгаа уулзчаад аав нь дараа нь ингээд нүүрнийхээ нөгөө нэг эвгүй байдлыг харчаад хэлэх үг алдахгүй миний аав ингээд нүдэндээ нулимс хэлгэнжээ байгаа гэсэн гэдсэн шин. Яг тэр үедээ болохоор номон дээр юу хүчсэн байдаг вэ гэхээр би ингээд боловсрох эрхийн төлөө дэлхийн их тайвны төлөө дэлхийн нийтэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадж байгаа гэсэн би аавгаа тэр одоо байгаа байдлыг харчаад бусдын төлөө үг хэлээд байгаа гэсэн би хайртай хүндээ хэлэх үгээ олж чадаагүй ингээд нулимсаа төвчээжсэн маа гин. Тэр нь хүртэл ингээд сэтгэл хүнд туссан гэх юм уу. Тэгэхээр ингээд гэр бүлийн харилцаа гэж тухайн хүний одоо цаашаа төсөж хөгжөхөд ямар чухал нөлөөтэй байд юм бэ? Ээж аавын нөлөөлөл одоо нөгөө үлгэрлэж хүмүүжүүлнэ гэдэг чинь хүртэл яг энэ дээр гарч ирж байгаа байхгүй юу? Хичнээн аав нь өөрийнхөө амиар тэнцэн тавьсан ч гэсэн талибууд аавд нь ингээд хаялгцсан захиа ирээд одоо ингээд амь насанд занл хийсэн тийм зүйлийг одоо баян ингээд өгчээсэн ч гэсэндээ аав нь бол тэмцлээ үргэлжлүүлсээр байсан. Тэгээ Малалаа хэлдэг л дээ. Би ингээд өглөө болго аавгаа гэрээсээ гарахт нь энэ тэмцлэн цаашаа хэрхэн үргэлжлэх бол гэхээс илүүтэйгээр аавгаа миний аав өнөөдөр амьд ирэх болоо гэдэг дээр нь айгүй их ингээд санаа зовдөг байсан. Тэгээ миний ингээд тэр явдаг гушаал сургууль ингээд дэлбэлтэнд хизээ өртөх бол гэдэг дээр хүртэл би ингээд маш их айдаг байсан. Хуцсныхаа дотор номоо нуугаа сургууль руугаа явахтаа хүртэл хин нэг нь намайг гарч ирээд буудчихыг их айдсаас илүүтэйгээр булган тойроод харахад миний сургууль бүрэн бүтэн байх болоо гэдгээс эмээдэг байсан гэдэг. Тэгэхээр энэ хүүхдийн бүр ингээд зүрх сэтгэлдэн дээр сурч боловсрох эрхийн төлөө хүн боловсрол эзэмших ямар чухал юм бэ гэдэг төр зүйл бол ингээд аав нь гэр бүлийнхаа хүмүүжил бат суулгаж өсний үндсэн дээр бол цаашлаад энэ тэмцэл авал өрнөд өнөөдөр энэ эмэгтэйг ийм амжилтанд хүрэхэд нөлөөлсөн байна гэж харж байгаа. Пакистан улсад жишээлбэл эмэгтэй хүүхэд төрөхөд
баярлдаггүй гэмээр. Хүү төрөхөд баярлдаг. Гэтэл ийм нийгэмд ийм улсад л төрсөн шүү дээ. Гэтэл хүмүүсээс өөрөөс наав нь Малалагийн нүднээс нэг юм олж харсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ Малала гэж нэр өгөө. Тэгээд тэдний ургийн нэг бичгэн дээр хүү гарвал нэрийг бичдэг охтыг нэрийг гээдэг нэг тийм бичиг байт юм байл та. Тэрэн дээр жишээлбэл аав нь өвөөг нь харсаар байтал хажууд нь шууд Малала гэд нэрийг бичсэн гэдэг. Тэгээ хүүгийн дайтай охин төрлөө гэж шууд хэлсэн гэд мэдэрсэн юм шүү аа юм их хүчтэй хүчрхэг охин төрж ийн гэдгийг. Дээр нь бас нэг сони юм нь аавтай нь үзэл бодол нэгтэй одоо тухайн газар нутгийн хамгийн шилдэг одоо арай шинэлэг сэхэтэн хүмүүс цуглаал ингэж яах та Малала бол бидний охин гэж нөгөө бүр бидний охин гэж те барыг тэр нь би бодсон шүү дээ барыг энэ Пакистан улсын үндэсний охин гэдгийг барыг хүмүүс мэдэрдэг байсан байх. Тийм ч учраас Малалаг ингээ орж ирэхэд нь хинэнч ад үздэггүй өөр дээрээ суулгаал ярианд оролцуулаад ингээл Малалагийн үзэл бодлыг сонсдог ч юм. Малала тэрэн дунд цор игээд юм ярихаж гисэн тэд нар дургуйцдаггүй тийм цаг үе төрсөн юм байна. Мөн одоо нөгөө нүрийн чараагүй царайгийн чараагүй үнтэй гэрлүүлдэг юм ёс уламжлалтай улс ирнэ. Эдний аав ээж ирнэ хаа очиж хайр сэтгэлээр холбогдсон гэж байгаа байхгүй юу. Тэгээ аав нь бас нэлээ их эсэргүүцэл дунд ээж нь ч гэсэн нэлээ эсэргүүцэл дундуур явж чинь гэр бүлийн хайр сэтгэл дээр бий болсон гэдэргээд. Тэгээ Малалагийн үзэл бодол ингээд их өөрөөр төлөвшөхөд маш олон юм нөлөөсөн юм байна. Энэ улс орнд ийм одоо эмэгтэйчүүдийг хүүсвэр ялгарльтай эмэгтэй хүн байснараа охин байснараа тий сургууль сорох ирэхгүй байна тий. Тэгтэл Монгол гэдүүгээр бас бидний хувьд аян сайхан орон. Тийм ээ. Яа тэгэхээр гэр бүл охин хүүхэд нь аавдаа илүү хайрлагддаг шүү дээ тий. Илүү нандин байдаг тий. Одоо охиноор л яана миний охин одоо том болоод ямар одоо нөхөртөө учирдаг болоо гэдэг тий. Охиныхоо өмнөөс ингээл санаан зоваал уйраал хайлаал ингэдэг. Тэгэхээр бид нарыг ажиргалтай эмэгтэйчүүд юм байна. Энэ номыг би одоо жишээлбэл заавал одоо охтууд уншихаас илүүтэй аавууд бас ээжүүд уншаасаа тий. Эцэг их хүний өөрөг оройл хүүхдээ амьдралын үн цэнийг яаж өөрчилж чаддаг вэ гэдгийг бид нэр зүгээр л энэ жишээнээс харж болж байна. Тэр бүх юм энэ хаалттай энэ юунд байсан ямар орчин нөхцөлд юу идэж ууж байсан юу өмсөж зүүжсэн те тэр ядуу буруу орноос гаралтай хүүхэд өнөөдөр дэлхийн лидерүүдтэй уулзаад суух боломжийг эцэг их олгоод өгсөн байна л гэж ойлгосон. Чи дөрөв хэлж та нөгөө Барак Обаматай ингээд уулзахдаа маш зоригтойгоор хийсэн нэг зүйл нь дэлхийг бас донслогч байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр дэлхийн удирдагчид суманд биш номонд хөрөнгө оруулаач гэдэг уриалгыг яг Барак Обамагийн үүдээс харсууж байгаа гэсэн. Энэ үг бүрээрээс ингэж бас ямар зоригтой те ийм нэг талаараа шүүмжилж байгаа юм шиг боловч нөгөө талаараа бас ингэж сайн сайхан зүйлд уриалж байгаа. Тэгээ энэ охин бол ерөөсөө л дэлхийн удирдагчдын игнэнд ингэж яалтчгүй нөлөөллөөр ингэж орсон юм байна гэдгийг би энэ охины авсан шагналуудаас бас зүгээр хэлье гэж бодож байна л та. Тэгээд одоо жишээлбэл Канада улсын хүндэт иргэн юм билээ. Хүндэт иргэн. За Нобелийн шагналт гэдэг нь бол хамгийн залуу шагналт гэдгийг хэлсэн. Дээр нь 2015 онд намайг Малала хэмээн нэрлсэн гэдэг ийм баримтат кинон Оскарт баримтат киноныхаа төрөлд нэр дэвшижсэн юм байна. За тэгээд энэ охин маань болохоор 2015 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэгээр тодорч байсан юм байна. Гих зэрэг ийм маш их шагнал авсан юм байл л дээ. Зөвхөн эндээс би ингээд томоохон гэдэг шагналуудыг нь бол ингэж хэлж байна л да. Тэгээд сүүл би бас хөөх мөч гэд Мелинда Гейтсийн номыг уншиж байхдаа бас яг Малала охины талаар Мелинда Гейтс номынхоо эхлэл хэсэг дуурсан байсан шүү дээ. Энэ дэлхийн эмэгтэйн тоогдож те тэр хүний жишээ кейс болж орж ирнэ гэдэг бол маш том үн хүндтэй асуудал шүү дээ. Үн хүндтэй. Тэгвэл яагаад Мелинда Гейтстэй дэлхийн олон мянган лидер бизнес эрхлэгч зөндөл лидер эмэгтэйчүүд байгаа те. Яагаад эднэрийг дурдахгүй мөртлөө Малалаг онцолж яриу гэдэг бас миний бас сонирхлоор нэлээд татчихсан. Тэгээ Малалаа ингээд ярианда уулзах үедээ хурал семинар дээр ерөөсөө би гэж ярьдаггүй бид гэж ярьдаг. Өөрийгөө биш бусдыг ярьдаг. Ийм учраас би энэ номонда бас бусдыг ярья гэж ингэж хэлсэн бас надад бүр вау л да те бид нар чи ямар мундаг ингээд лидерүүдтэй номоор холбогдсон бэ гэдэг бас бахархлыг тэр үе төрүүлж байсан.
Сонсогч та өглөөний гайхамшиг подкастыг Монголын үндэсний олон нийтийн радиогийн 3 дугаар сувг P319 FM радио, YouTube, Castbox, SoundCloud, M+ сувгуудаар сонсоорой. Өглөөний гайхамшиг Facebook группт нэгдэж эртэж хүн болоорой. Тэр нөгөө баримтат киногийн би бас үзчихсэн юм а. Тэгэхэд Малала үзэл санаагаа томоохон үйл хэрэг ингээд яригадаад л энэ киноны гол дүр тэг хамгийн хөвгчлөлтэй нь яг энэ баримтат кино ч бас нэлээд хэдэн жилийн өмнө тэр үед нэг хүүхдэрхүүл байсан юм а. Тэгэхэд жишээлбэл дүү тэгээ тоглоал яг гэртээ. Яг л хүүхэд байгаа байхгүй юу? Яг тоглоал ингээд жирийн нэг охин өөрөө хүртэл номынхоо төгсгөл дээр хэлсэн байсан. Би одоо ч гэсэн Малала яваарэ. Маш олон шагнал нэр хүнд надад ирж байгаа ч гэсэндээ би хуучны Малала хэвээрээ гэж хэлсэн байсан. Энэ Малалагийн түүх энэ туулж ирж байгаа бүхэн нэг юм домог шиг, үлгэр шиг юр бусын санагдсан шүү дээ. Одоо тэр амьд гарахаас эхлээл жишээлбэл тэр Английн Бирмингамын эмнэлэгт байж хатан шуудаагаар ингээл захианууд ирсэн илгээнжүүд тэгсэн чинь Анжелина Жоли мэлээ бичсэн. Селена Гомес хүмүүсэнгөө алдаршдод чинь тэгээ өөрөө тэрийг ингээ уншаад ингээ амар гайхаад би амьд гарсан маань энэ олон хүмүүсийн ингээд юу юм бэ залбирал юм байна. Тэгэхээр энэ гайхамшигтай номыг ямар ч хүн болгоны мэддэг байх ёстой нэг түүх байдаг шүү дээ. Дэлхийн түүх. Тэрэн шиг л энэ Малалагийн түүхийг бас томч вэ, жижигч вэ, эрч вэ, эмч вэ тийм ээ. Бүгд л ер нь мэддэг байх ёстой байна л гэж бодсон шүү дээ. Энэ бол үнэхээр хүчрхэг түүх тийм ээ. Тэгээд яг нэг талаасаа одоо Малалагийн энэ Малала ном бол зүгээр л нөлөөлөл гэж хэлмээр байгаа. Яагаад тэгэхээр унсан эмэгтэй хүүхэд бүр охин бүр вау тэ эмэгтэй хүү юм хүчрхэг байж болд юм байна гэдэг тэр би юм байж чадах юм байна. Би надад ийм ирэх байгаа юм байна гэдэг зүгээр энэ охины түүхээс олж мэдэж авч чадна. Илүү хүчрхэг болно. Нөгөө талаасаа Малала охин ингээд анх ингээд блог бичээд блогоор дамжуулж дэлхийд ингэж танигдчихсэн ч гэсэн охтын үйл хэргийн төлөө маш их зүйлийг хийсэн. Охтод тэр итгэл үнэмшлийг төрүүлж чадсан. Тэр үйл хэргийн төлөө явж агаад босгочдын эсэргүүцэлд өртөөд амь насаа алдахад хүрсэн те. Тэгээ ингээд бүр дэлхийг шуугуулж ирсэн шүү дээ те. Тэгээд энэ охиныг аврахын тулд одоо тэр буудулсан сумыг бинээс нь гаргахын тулд дэлхийн нийтээрээ залбирч дэлхийн нийтээрээ тэгэхээр энэ охины хийж байгаа үйл нь өөрөө бусдын сайн сайхны төлөө охид хамгаалагдах юм бол тэрний цаана амь олон эрх те ийм явж байна, амьдрал явж байна гэдгийг дэлхийн нийтэд ойлгуулж чадсан юм болов уу гэж ойлгодог. Тэгэхээр манай зочин өнөөдөр их гой өгнүүдээ тэмдэглээд ирсэн байх шиг байна л та. Тэр өөрт ч бас онцгой санагдсан тэр өгнүүдийг ч хуваалцаач. За миний хувьд онцгой санагдсан үг гэх юм бол Малала нөгөө буудуулсныхаа дараагаар төрсөн сэтгэлээ бичээд тэгээ тэнээр юу гэсэн бэ гэхээр бурхан одоо л хичнээн гайхалтай юмыг бидэнд өгч байгаа юм бэ. Тэрээр бол бидэнд ингээ хорвоо ертөнцийн гоо сайхныг харах нүд, түүнийгээ мэдрэх гар, за үнэрлэх хамаар энэ бүхнийг одоо таалан хүлээж авах зүрх сэтгэлийг өгсөн байна. Гэтэл бид нэр энэ бүхнийхээ аль нэгийг алдах хүртлээр надад ийм үнцэнтэй зүйл байсан байна гэдгийг мэдрэхгүй яваа л гэдэм байна гэдэг зүйлийг хэлсэн бүр ингээ сэтгэл төрж байгаа. Тэнгүүд одоо бид нар зүгээр яг энэ номыг уншсны дараа энэ Малалатай яг ойролцоо насны энэ Малалагийн үеийн эмэгтэй гэдэг утгаараа миний үзэл бодол юу байна вэ гэх юм бол нөхцөл байдал харгалзахгүйгээр бид нар зүгээр зорилгоохоо төлөө тууштай байх хэрэгтэй юм байна. Гэхдээ зөвхөн өнөөдөр энэ дэлхий дээр чи ганцаараа оршин тогтохгүй, чиний эргэн тойронд маш олон хүмүүс байгаа, чиний тус хэрэгтэй байгаа, чиний сэтгэл хэрэгтэй байгаа, чиний тэмцэл тэр хүнд очих ёстой шаардлагатай байгаа, маш олон үйл хэрэгтийн ингээ болж байгаа асуудлууд байгаа. Тэр бүгдэд анхаарлаа хандуулаад тууштай тэмцэх юм бол асуудал болгоны ард гараад даваад гарах одоо тэр хүч ол чамд байгаа гэдгийг өөрөө мэдэрч аваасай гэж хүсэн. Тэгээд өөртөө ингээд харьцуулаад үзэхээр яг адилхан насны мөртлөө амар гологж байгаа байхгүй юу? Би хажууд нь юу ч хийгээгүй юм шиг тий. Зүгээр өнөөдөр ингээд дэлхийд энэ хүн танигдж байхад би ингээд гэр дотроо баг мигмурти гэдэг хүний нэрийг манай гэрийнхэн л баг мэдж байгаа гэж бодонгууд дараа нь ингээд бодохоор магадгүй миний цаг ирээгүй байж болно тийм. Магадгүй би тийм том амжилтыг гаргахад арай боловсроогүй, арай илүү олон зүйлийг сурах боломжтой тэр бололцооны ирээгүй байж болно. Тийм учраас хүн болгоны цаг нь өөр цаг мөчүүд тэр одоо нөгөө гялалзах цаг нь ирэх хүртлээр тэмцээрээ. Тэр хүртлээр бити бууж өгөөрэй гэд. Тэгээ Малалагийн ээж нь болохоор юу гэж хэлжсэн гэхээр
үзэл бодлоо илэрхийлэх нь альва асуудлыг шийдэх хамгийн том гарц юм аа гэд охиноо бол ингээд ерөөсөө байнга тэр талибуудын эсрэг тэмцэхэд ингээд дэмжиж исэн. Тийм учраас хинч байсан ерөөсөө болохгүй асуудал бид нар яагаад өнөөдөр 50 замаар тэрийг илэрхийлж болохгүй юм бэ? Ямар нэгэн асуудал гараад чамд үнэхээр таалагдахгүй чиний эрх зөрчлөө нэг төрийн байгууллага дээр очиж юм үйлчилгээ авч чадахгүй байлаа гэд бид нар тэрийг илэрхийлээд явах юм бол цаашлаад эн чинь өөрөө маш том ингээд эрийн нөлөөллийг бий болгох гарцсан юм байна гэдгийг олж харсан. За тэгээд дэлхийн нийтийн төлөө хүн ингээд өөрийн зүрх сэтгэлээ зориулаад амиараа дэнчин тавиад тэнд явж байгаад бид нар өнөөдөр өөрсдийнхөө төлөө хүртэл хичээж болохгүй байгаа юм би тий. Амьдралаа өөрчлөхийн төлөө ядчил бид нар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх том зүйлийг хийхгүй ч гэсэн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх би хүн гэдэг бодгалыг бий болгох тэр зүйлийг л одооноос хийгээд эхэлжээ. Өөрийгөө өөрчлөхийн төлөө багахан зүйлийг ч гэсэн хийгээд эхлэе гэдэг санааг бүгдээрээ эндээс аваасай. Тийм учраас бүх насныхан энэ номыг заавал уншаасай гэж бодож байгаа. За тэгээд мал халаа нөгөө эмнэлэг твтээд байж хаад эмчнэр бол ингээд мал халааг аюу хэцүү байгаа гэж хүлээж авч исэн гэсэн нөгөө ярьж чадахгүй байсан шүү дээ анхандаа. Тэгсэн чинь мал халаагийн зүрх сэтгэлд бол талибууд намайг буудсан гэсэн миний хүсэл зориг будаагүй, миний зорилгыг будаагүй, миний тэмцлийг бол ингээд цосоох алхамыг бол хийж чадаагүй маа гэсэн зүйлийг бол бодоод за би энэ бүхнийг бол заавал тэмцэж гараад эцэст нь энэ тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн дэр сэтгэлийг бол дотроо тээсээр явсан. Тэр үед болохоор эмчилжсэн эмчин юу гэжэлсэн бэ гэхээр бурхан бид нарт эхлээд ингээд шийдлийг өгчөөд дараа нь асуудлыг өгд юм аа. Тэгэхээр аливаа асуудалд бол дандаа шийдэл нь байдаг. Тэр энэ бүгдээрээс бид нар харах юм бол зүгээр энэ номыг уншаад ямар мундаг өх юм бэ гэд авахаас гадна тэн дээр дурдж байгаа хүн болгон тэн дээр хэлж байгаа хүний үг болгоно нь ингээд урам зориг өгч бидний цаашдын хийх магадгүй том алхамд илүү дэвшил алах түлхүүрийг эндээс олж аавна. Тийм болохоор зүгээр энэ карантины нөхцөл байдал бид нар өнөөдөр ингээд ажиллаа хийхгүй байна, онлайн хичээл хэцүү байна гэдэг аюу стресстэй тийм шалтак тоочоод ингээд байлгүйгээр ядаж ганц ном уншаад эндээс би нэрээ энэ хүнтэй харьцуулахад ямар нөхцөл байдалд амьдраад байгаа юм бэ? Зүгээр л бид нар маалалаа шиг буун дуун чимээнд ингээд шүнжэнгөө унтаж тэр нь ингээд хідэн сараар үргэлжлээ сүултээ эхлээ тэр нь цочид сэрдэг байсан ба сүултээ тэрийг бүр ингээд хэвийн үзэгдэл хүлээгээд авчдаг тийм нөхцөлд амьдрахгүй байгаа гэдэг хүн бурхамсарлаад ямар нөөц боломжтой байна, ямар сайхан оронд төрж өссөн байна. Бид нар хаанч очиод эмэгтэй хүн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой юм нөхцөлд байгаа. Тийм учраас энэ болгоныгоо одоо ингээд эргээр хүлээж аваад асуудал гэж харахгүй боломж гэж хараасай гэж хүсэж байгаа. Тэгэхээр хамгийн том баярлж байгаа зүйл нь энэ номыг уншаад харсан зүйл юу гэхээр би ямар гоё газар амьдарч байгаа юм бэ те. Ямар сайхан эх орондоо байгаа юм бэ гэж бодсон. Би өнөөдөр малалаа шиг ингэж боловсрох эрхээ зөрчүүлээгүй. Би өнөөдөр ингэж энд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээ сууж байгаа. Хаан чацсан намайг эрэгтэй хүнтэй харьцуулаад чи эрэгтэй юм чинь илүү штэ гэж тийм хандлага гаргахгүй. Би зүгээр л эрэгтэй хүүхдүүдэд адилхан нэг баг болоод оролцсон. Тэднэртэй адилхан үзэл бодлоо илэрхийлнэ. Тэднэртэй адилхан тэмцээн уралдаанд ороод амжилт гаргаа явах боломжтой. Зүгээр би хайртай хүнтэйгээ гэрлэх бүжиглөөдөө боломжтой ийм нөхцөл байдалтай байгаа юм чинь энийгээ бүгдээрээ гоё эргээр ашиглаад тэгээд цаашдаа амьдралтаа илүү том боломжийг нээхийн төлөө илүү олон амжилт гаргахын төлөө хичээх хэрэгтэй болов. Тэгээд гэр бүлийнхэн ч гэсэн хүүхдээ яг энэ одоо маллалыг ээж аваа шиг үлгэрлэж хүмүүжүүлээ гэсэн энэ бодлууд бол төрж исэн. Тэгээд энэ номноос авах санаа цаашдаа амьдралд хэрэгжүүлэх тэр үзэл бодол зарчим бол маш их байгаа. Тэгээд энэ бүгдийг ингээд яриад байвал дуусшгүй учраас хүн болгон уншаад өөрийн харах өнцгөөсөө хараад үзээсэй, дүгнэлт хийгээд үзээсэй л гэж хүсэж байна. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг. Бид энэ удаа Малалагийн номын тухай ярилцж байна. Сват гэдэг яриад байгаа энэ Сватын үндэ гэдэг энэ газар нөгөө газар хөдлөлтөйг нь хадгалбар дээр тийм үү. Тэгээд газар хөдлөлт болж байгаа юм. Хажуугаар нь дайн болж байгаа. Тэгснээр бүр үер болж байгаа. Ямар амар араасаа ирсэн сорилтууд тийм ээ. Гэтэл энэ бүхнийг давж туулаад амьдрах гал тэмцээл байгаа хүмүүсийн байж тэ төв. Дээр нь энэ номыг редакторлсан одоо бичсэн гол Кристина Ламб гэж сэтгүүлч байгаа юм л да. Малала болоод Малалагийн одоо гэр бүл нь
одоо их нэлээд олон хүмүүсийн яриан дээр түшиглээд энэ Малала зарим нь бичсэн, зарим нь лам гэдэг сэтгүүлж бичсэн юм шиг байна. Тэгээд маш сайн ном байлээ. Мэдээлэл маш сайтай. Тэгээд дээр нь бид нар ягаад ч исламын ертөнцийг бие жишээлбэл өмнө нь нэг тэгж сайн мэддгүй байсан бол энэ Малалагийн түүхийг уншихын хажуугаар Пакистан улс буюу түүний цаана байгаа исламын ертөнцийн тухай мэдэж авах. Тань мэдхүйн түүхийг тань мэдхүйн их тийм чухал одоо хэрэгтэй л ном байлээ. Тэгээ би бодсон шүү дээ энийг хүмүүс бас тэр түүх талаас нь харах юм бол маш өвөөжтэй ном байлээ. Зүгээр л нэг ганц жишээ хэлэхэд бид нэр одоо энэ лалын ертөнцийн чи исламын шашинд мэдэж анхнаасаа л юм байсан гэж бодтол одоо Малалагийн амьдарч байгаа нутагт тэгэхээр 10,000 гаруй буддийн одоо юм сүм тойр балгасууд байдаг буюу өмнө нь одоо энэ ислам шашинтнууд чинь буддийн шашинтай байсан гэсэн их тийм сонирм баримтыг энэ номноос олж хараад жишээлбэл би нөхөртөөгөө бүр хоёулаа бүр гайхаж ярив. Тэгэхээр маш олон талын одоо ач холбогдолтой гэдэг юм. Ач холбогдолтой гэж хэлэхээр нэг албаны яриа олчих гэдэг. Маш олон талын өвөөжтэй юм тийм ном байлээ. Бурхан биднэрт ямар гоё зүйлүүдийг хэлсэн юм бэ гэдэг. Тэгтэл одоо эмэгтэйчүүд тэгдэгчтэй талын өмнө гараад ээж намайг нэг өндөр төрүүлчихгүй яа та тийм. Гэхдээ миний энэ хамрыг энэ хамраа өндөрлөх юмсан. Тий. Гэхдээ би одоо яагаад ийм өргөн шанаатай юм бэ тий. Бараг ингээл тийм бишээ. Одоо өнөөдөр та ирүүл ингээд байгаа нь өөрөө бэлэг юм аа тий. Тэгэхээр өөрийнхөө байгаагаараа гоё байгаад хараа юунд би хөрөнгөө зарах, юунд би цагаа зарах юм гэдэг нь л айгуу чухал юм болов. Энийг бас энэ Малала өөрөө хэлсэн байсан шүү дээ тий. Би багтаа ингээл толинд очиод ээж ингэчихгүй тэгчихгүй гээл тий. Ингээл ээжтэйх гомддог байсан. Тэгээ одоо бол би ерөөсөө нөгөө яг үхэлдээ тэмцэх мөчөд өнөөдрийн цаг хүчинд хэдийгээр миний ам хамар ингээд хазаасан мөрөө саацгаа болсон хэдий ч өнөөдөр би ингээд эрүүл амьд байгаа нөрөө маш том бэлэг юм аа гэж хэлсэн өөрөө маш тийм хүчрэхэг дотоод ертөнцтэй юм өсгөн юм байна гэдгийг хараасан. Нөгөө өндөр болохоос ингээл мөрөддөг байсгээл өндрөө хэмждэг байснаа тэр нь ингээл үзэл бол нурангаараа өөрчлөгдөв тийм ээ. Тэр айхтар угаагаад сайн юмрт байсан нөгөө хүн төрлөختөн алдах хүртлээ одоо үнцнийг мэдэхгүйгээр явж байгаа маш олон юм байгаа гэдэг. Заавал алдчихэж мэдрэх ёстой юм шиг тэл үгүй гэсэн санаа бас их чухал. За тэгээд Нью-Йорк Таймс шилдэг борлуулалттай одоо намаас сэтэлсэн Малалагийн түүх Монгол хэл дээр байсан Grand Book Publishing хэд хэдэн хувилбараар л хүргээд байна да тийм ээ. Подкастын өмнө хэлсэн бяцхан уншигчдад зориулж байна. Өсвөр насныхан буюу залуу уншигчдад зориулж байна. Бүр юм дэлгэрэнгүй буюу бас хувилбар нь гарах гэж байна тийм. За хот бид нэр өдөр ирэх тусам өөрсдийн эрхийг алдж байна. За сургууль бол бидний эрх шүү дээ гэж хэлсэн байгаа. Тэгээ 11 настай байхад нөгөө талибуудаас маш олон сургуулиудыг дэлбэлээд 200 гаруй сургуулийг дэлбэлсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүд аавынх нь гушаал сургууль бол яг байгаад байсан. Тэр үед Малалагийн хэлсэн зүйл нь юу вэ гэхээр би одоо дөнгөж 11 настай байтал миний сурах эрх ингээд дуусах юм уу гэх. Тэр бүр ингээд айгүй сэтгэл түрээд зүгээр энгийн үг боловч хүний сэтгэлийг ингээд хөндөхөр хэмжээний үг болж байсан. За тэгээд ээж нь бол Малалаад үзэл бодлоо илэрхийлэн альва зүйлийг сайжруулах хамгийн том одоо гарц юм аа гэж хэлдэг байсан. За бурхан эхлээд арга замыг дараа нь асуудлыг илгээдэг гэж байгаа. За энэ дээр хамгийн онцлог үг нь болохоор амьдрал цаад бэрхшээл үргэлж тохиолддог хэдий ч гэсэн за зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшлах хэрэгтэй шүү гэж хэлсэн нь бол яг энэ хүүхдийн тэмцлийнх нь эцэс одоо ингээд төгсгөлгүй юм аа. Би бол энэ зорилготой хүрэхийн тулд тууштай байх хэрэгтэй юм аа гэдэг санааг бол энэгээр илэрхийлсэн байгаа. За ингээд ярилцсны эцэст дүгнээд хэлэх юм бол энэ бүгдээс харах юм бол биднэрт маш олон үнэт зүйл байгаа. Бид нар материалын зүйлээр хэмжих төхөөргүй бид нар үнэт зүйлийг авч төрсөн хүн гэдэг яг энэ бодгал болоод төрсөн байгаа. Тэгэхээр гадаад харагдах үзэмж болон бидний орчин нөхцөлд болж байгаа ямар нэгэн болохгүй саад бэрхшээл бүхэнд бид нар бууж өгөхгүйгээр энэ бүхний төлөө тэмцээр ах юм бол эцэст нь бол сайн сайхан зүйлд хүрдэм байна гэсэн сэдлийг бол энэ номноос авах болно. За дээрэс нь эхлээд Малалагийн энэ тэмцлийнх нь эхлэл нь бол тэр аавынх нь тууштай байдал, аав нь эхлээл тэр талибануудыг яаж эсэргүүцэж исэн гэдгээс сэдэл аваад Малала бол эмэгтэйчүүдийн хов яриа гэхээс илүүтэйгээр эрчүүдийн тэр нөгөө улс төрийн налаар ярьж байгаа хүчрхэг ярианд дуралдаг те тэднийг ингэж хажуунаас нь чагнадаг, сэмэрхэн чагнадаг, гэрээ ажлаас аль болох цухтаадаг. Энэ бүгдээс эхлээд тэмцэл нь ихэлсэн бол сүүлдээ одоо эхлээд
Энэ бол нөгөө нэг Юсуф Заян охин Малала гэдгээр явж исэн бол номын төгсгөлд болохоор миний аавыг одоо Малалагийн аав учраас хүмүүс намайг таньдаг болсон гэд миний аав үг хэлдэг болтлоо би ингэж миний амьдрал өөрчлөгдсөн гэж хэлсэн. Тэгэхээр ингээд гэр бүлийн нөлөө бол энэ хүүхдэд хамгийн чухал нөлөөг үзүүлсэн. Тэгэхээр ерөөсөө бүх насны хүмүүс уншаасаа гээл дахин хэлээл ямар санагдчих. 3 номныхаа ялгааг хэлчихье. За одоо манай зочны уншсан ном бол Малала гэдэг нэртэй хатуу авцтай ногоон ном байгаа. За тэгээ залуу уншигчдад зориулсан хэвлэл гэсэн. За энийг болохоор ер нь бол дунд ахлах ангийн сурагчид болон оюутнууд уншихад бол илүү тохиромжтой. За томжуул маань оюун насны хүрэгчд маань болохоор намайг Малала гэдэг номыг бол уншихад илүү дэлгэрүүлсэн те манай нариун гэрлээ хэлсэн шиг түүхэн талаас нь бас нэлээд их юм дэлгэрүүлсэн мэдээлэл авнаа. Энэ номыг болохоор намайг Малала гэдэг номыг бол албан ёсны эрхийн бол манайх нэлээд эрт авцсан байсан. Яг одоо удахгүй чадвал 4 сарынхаа дунд үе ихэд бид нэр албан ёсны эрхтэйгээр бол хууль ёсныхан дагуу анх удаа хэвлэж гаргах чинь. Малала гэдэг хатуу авцтай ном маань болохоор 2016 оны ихээр бол гарч байсан. Ер нь бол одоо ингээд дөрөвдөгчлөлтэй худалдаанд явж байгаа. Хүмүүс бол орчуулга бол маш сайн ингээд үнэлсэн мэснийг би олон удаа харж байсан. За тэгээд бага насных нь буюу 4-ээс 10 насных нь зориулсан Малалагийн шидэт харандаа гэдэг нь болохоор яг энэ Малалагийн түүхийг маш хөөрхөн энгийн байдлаар хүүхдэд ойлгомжтой байдлаар нэлээд их зураг хүрхтөө тэгээд текст багтаагаар ингэж гаргасан юм ном байгаа. Энэ номыг бас албан ёсны эрхтэйгээр гаргасан. Энэ надад л уншиж байгаа их айгүй хөөрхөн айр хүрэн хүүхдэд бас октоодод итгэл өгөх үүс ийм гоё юм ном байгаа шүү. Тэгэхээр өөрөөсөө хүүхдийн насны онцлог тогтоолоод эцэг эхчүүд маань аваад өөрсдөө уншиж судлаараа. Тэгээд Малалагийн шидэт харандаа ном маань бас буддаг номтой тиймэрхүү байгаа. За ийм байна ялгаа нь тэгээд дэлхийн эмэгтэй талаар өнөөдөр гурлаа ярилцлаа. Тий. За ингээд энэ удаагийн подкаст үгээр өндөрлөө. Тэгээд дараагийн шин цувралаараа эргээд уулзъя. Тэгээд энэ удаагийн дугаарт Малалагийн тухай, энэ уншсан номынхоо тухай сайхан бүтээлчээр ярьсан. Мэгмар Туяада баярлалаа. Баярлалаа. Нэг үг бас бичсэн маань баг шүү байна. Энэ нь болохоор хамгийн алдартай үг нь Малалагийн. Нэг хүүхэд, нэг багш, нэг ном, нэг үзэг дэлхийн ертөнцийг өөрчилж чаднаа гэж хэлсэн байгаа. Тийм зургийг өөрөө зурсан. Өөрөөр зурсан байгаа. Би бүр ингээд цаанаасаа айгүй гоё санагдаад энийг бүр ингээд айгүй олон хүн уншаасаа гэж санагдаад ингээд хүрх боломжтой бүхэл суугаараа хүргэе гэж одоо зурсан. Ном ингээд хүнд гоё нөлөөлж байна те. Би бас яг боддог яг ингээд надад яг өөрчлөлт хэрэгтэй тэр цэгт айгүй азар энэ номыг уншаад тэгээд яг ингээд ботхоор өнөөдрийн энд байгаа юм маань бол яг энэ Малала номыг уншижсэн. Дээр нь би намайг өөрчилсөн ном бол мис метршгүй байсан. Одоо хүмүүс өглөө босох те маш хэцүү байна, зовлон байна гэдэг байна шүү те. Тэгээ би тэр метршгүй номыг уншаад бидний өнөөдөр амьд байгаа те. Өглөө ингээд гоё тав тухтаа дулаахан гэртээ босч байгаа нь зовлон биш юм байна. Тэр хүний туусна тэр яргалал тэр бүр бие махбодын болон сэтгэлийн яргаллын хажууд бид нөр зүгээр л өнөөдөр ажиргалтай юм байгаа байхгүй. Тэрний хажууд өглөө ирж тусах бол ерөөсөө өөртөө цаг гарах бол ерөөсөө л ажиргал юм байна гэдгийг ойлгож бас илүү ингэж гоё тууштай байх алхмаа энэ хоёр номоор эхлүүлж хэлсэн гэж хэлмээр байна. За тэгээ баярлалаа тааштай. За дараагийн цувралаар уулзцгаая. Баярлалаа. За баяртай. Баяртай. Өглөө хэрхэн сэрэх болоод өглөөний дэглэмтэй байх нь амьдралдаа амжилт гаргахад